одоо хизээгүй одоо докторууд зөвлөх ёстой. Энэ сургуулиас оршин тогтвол хамгийн чухал зүйл. Тийм учраас манай дараагийн докторуудын одоо энэ бэлтгэл тавьж байгааг бол нэгдүгээрт бол энэ хүмүүст бол ер нь диссертац гэж юунаас үүддэг, яаж идэр бэлдэж хийх юм бэ? Ер нь ямар хүрээний асуудлыг хүнддэг юм бэ? Тэрнээс сэдв болгоно диссертац болдгоо шүү. Зүгээр дуртай захын нэг юм аваад энэгээр би диссертац тийм үзэгдэл бай. Манай Монголд бол газар авчиад байгаа. Харамсалтай нь тэрийг харин хамгаалуулдаг байгаа байхгүй юу? Үнэхээр тийм ялангуяа нэр манайтай холбоотой ер нь хэлнийх ч гэсэн ялгаагүй гэж хэд хэдэн суулсан. Тэгэхээр тэднэрт бас нэг ойлголт өгөө гэсэн байжсан болов гэж мэдээ. Хоёрдугаар одоо энэ Озила доктор ямар их ажил бичиж доктор гэдэг нэр зүгээд байна. Бас нэг багш нартай танилцуулъя, бас мэдэх ёстой гэж үтсэн болов тэр хүрээнд би тааруулж бэлтгэлээ бэлтсээ. За тэгээд тэрний бас нэг үгсэл нь энэ миний одоо энэ юуны сэдв бол Монголын казакуудын уламжлалт дууны соёл гэдэг сэдвээр би докторийн зэрэг хамгаалсан. Өөрөөр хэлбэл одоо Монголын казакуудын фольклорын тухай судалсан байна. Тэгэхээр энэ казак материалуудыг би казак хэл дээр орос ном уншиж казакуудын дунд явж энийг цуглуулan өөрөөр боловсруулж тэрийг орос хэл дээр гэж оростой хамгаалаад өнөөдөр би та бүхэнд монголоор 20 жилийн дараа танилцуулах гэж байна. Их сонир би түрүү тийм нэг бодол төрөөгөө бас сонир шүү. Тэгэхээр ч одоо 3 хэл дунд л нэг ажил гарсан байна гэж хэлэх байна. За Монголын казакуудын дуу хөгжмийн урлаг болон угсаатны зүйн язгуур уламжлал шинж төрхөөр хатгалсан байдаг. Монголын казакуудын төв угсаатны зүйн Гүрэн Гэржималя, Базни, Певцов, Патани, Сапожников зэрэг судлаач угсаатны зүйч нарын анхаарлыг янз бүрээр татаж байсан боловч угсаатны зүйн талаар шинжлэх ухааны тусгаарласан судалгаа удаан хугацаар хийгдээгүй. 1960-аад оноос эхлэн одоо энэ Монголын судлаачид байгаа. Зардхан, Ислам, Минис, Сарай зэрэг эрдэмтэн судлаачид түүхийг тусгаарлан авч бүтээлүүдэд хуурсан байдаг. Харин өвөг дээдсийн үйл өмчлөлийн талаар ном бичсэн боловч зарим нэг учир дутагдaltaй байсан. Харин миний судалгааны ажил эд хийгдэж байгаа үед энэ зэрэгцэн доктор Бигумар Монголын казакуудын ёс заншил нэртэй судалгааны том бүтээл хэвлэгдэн гарсан. Гэхдээ угсаатны зүйн салшгүй хэсэг болох дууны уран бүтээл судалгааны гадар үлдсэн байдаг. Ард түмний дуу хөгжмийг өөрөөр хэлбэл фольклорыг угсаатны зүйтэй харилцан хамааралтай судлах, Монголын казакын уламжлах соёлыг олон талаас авч үзэх судлах зэрэг нь үндэстэн төдийгүй орчин үеийн хөгжмийн шинжлэх ухааны тулгуурсан асуудал байсан. Үүнтэй холбоотойгоор энэхүү судалгааны ажлаараа дууны төрөл зүйлийг Монголын казакуудын ахуй амьдрал, угсаатны зүйн үзэгдэлтэй нягт холбон судлаж, түүний бүхэл бүтэн зураглалыг харуулахыг оролдсон. Монголын казакууд ерөнхийдөө нэг дор төвлөн оршин сууж байсан учраас үндэсний уламжлал, зан үйл, ёс заншлын язгуур шинж төрхөөр хадгалан ирсэн байдаг. Энэхүү судалгааны тулгуур дүжээ өөр нэг шалтгаан бол ардын дууны уран бүтээл уламжлалт угсаатны ухамсар тусгагдж байдагтай холбоотой юм. Иймээс бидний судалгаа гэрээдэж үргэлжсэн оюуны ёс суртахууны үндсэн чанаруудыг тодорхой хэмжээр гаргах юм аа. Үүнтэй уялдаж дараах зорилгыг дэвшүүлж тавьсан. 1. Ардын дуг зан үйл ёс заншилтай нягт холбон судлах. 2. Монголын казакуудын дууны фольклорын газар нутгийн онцлогийг лаканы асуу бэлтгэж байгаа. Илрүүлэн тодруулан гаргах. Энэхүү зорилгоос үүдэн дараах асуудлыг ямар нэг хэмжээгээр хүндэх болсон. 1. Хувийн зан үйлтэй холбоотой аюулгүйн онцлогийг судлах. Гэр бүлийн зан үйлтэй холбоотой дуунуудын нутгийн онцлог шинжийг тодруулах. 2. Монголын казакуудын зан үйлийн соёлын эртний шинж хадгалагдсан үлдсэн байдаг түрх үеийн зан үйлийн агуулгыг нээж харуулах. 3. Шашин болон ардын баяр наадамтай холбоотой дууны төрөл зүйлийн онцлогийг тодорхойлох. 4. Ёс заншлаар хэрэгжиж цуврал хэсгүүдээс бүрддэг гашуудлын зан үйлийн явцыг системчлэн анализ хийх. 5. Ардын дууны аян сомнолын үндсийг авч үзэх. 6.
ба ардын аялгауны хэлбэржилтэнд анализ хийж аялгауны хэв шинж хэлбэрийг нь тодорхойлон гаргасан асуудлыг авч үзсэн. Судалгааны ажлын үндсэн материал бол нэгдүгээр Хавкийн Монголын Казакийн ардын дууны эмтгэл энэ 300 гаруй дуунаас бүрддэг эмтгэл нь. Хоёрт нь нүүдэлчин ард түмний уламжлал, зан үйл, ёс заншил болон түүтэй холбоотой ардын дуу хөгжмөөс бүрдсэн хээрийн бичлэгүүдийг ашигласан. 1979-с 94 оны хооронд Баян-Улгийн аймгийн Сүмддад экспедицээр явж ахмад хүмүүстэй уулзаж ёс заншил, зан үйл, дуу хөгжим зэрэг олон тооны материал цуглуулан бичлэг хийсэн. Түүнийг боловсруулсны үндсэндээ судалгааны ажил болсон гэж хэлж байна. Бичлэг хийсэн дуунуудаа казах хэлний зүй тогтлыг удирдлага болгож хэлний дуудлага, ардын дууны дуулах манерыг тусгасан казах хэлний шүлэг зохиол бунах хэмээх тогтолцооны зарчимдаар дуулуулан ноотсон учраас бусад эмгтлийн ноотны бичлэгээс ялгаатай. Казах шүлэг хамаардаг шүлгийн силабический бүтцэн силабик бүтц. Ер нь хэд хэдэн бүтц байдаг шүү дээ. Силабик тоникийн тосын шүлгийн бүтцийг одоо манай казакуудын бол энэ силабик бүтцэн гэж байна. Жигд үедээ мөрийн зарчимдаар үзлэгддэг. Шүлгийн хэмнэл үйт бүлгүүдийн журмалсан сэлгээгээ тодорхойлдог. Эдгээр үйт бүлгүүдийг казах шүлгийн онолоо бол бунах гэж нэрлэдэг. Бунах гэдэг нь буун гэсэн нэр үгнээс үүссэн. Энэ бол үе гэсэн бод. Энэ сустав биш, энийг бол хэлж байгаа. Бунах нь хөгжмийн хэллэгийн нэгэн адил яруу найрын өөрөөр шүлгийн биеэ даасан, утгачсан микро хэсэг юм. Энэ нь бүхэл бүтэн үг эсвэл хэд хэдэн үг байдаг. Жишээ нь дууны мөр болгоно одоо би бичсэн дээр байна. Ер нь казахын дуу ийм өөрөөр хэлбэл дандаа өмнөөс авахгүй юм нэг 11 үнэ хэлсэн байна. Энэ нь хоёр янзаар байна. Тэгээд саяны миний хэлээд байгаа бунах гэдэг чинь энэ эдгээр бүгдээр бунах. Эдгээр бүгдээр үеийнээс бүтдэг. За тэгээд энэ үеийн уучлаарай энэ бунахнууд сая хамгийн одоо утгачсан микро хэсэг жижиг утга нь агуул. Энэ бүгд нийлж сая энэ мөрийг үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг сая би хэлж байгаа үнийг үгнээс гэж жишээл би та нарт ойлгомжтой байх үүднээс монгол үг авъя. Эвдэр чихлээ гэдэг. Энэ юу гэсэн үг? Дөрвөн үе орж ирнэ те. Эвдэр чихлээ. Одоо энэ гарч ирэх жишээ. Эсвэл хит хитэн үгнээс бүрдсэн байж болдог гэж байгаа. Жишээлбэл маргааш ирнэ. Зөвхөн монгол үг байна. Маргааш ирнэ. Хоёр үгнээс бүрдэж байгаа энүүд ингэж хуваагдаж байгаа байхгүй. Энэ бунахууд. Тэр хоёрдугаар заримдаа энэ байгаа нэг үеэс бүрдсэн хит хитэн үе. Жишээ нар, сар, хол нэг үеэс 3 үгээр энэ байх жишээтэй юм уу? Энийг л хэлээд байгаа юм. За бунахын бүтцийн бүрэн бүтэн байдал нь зүй тогтлохоо хувьд хуваагдахгүй аялгын мотив бөгөөд ар араасаа залгагдаж нэгдмэл аялгын мөрийг бүтээж өргөн утгаараа бол дууны зохиомжийн төслийг тодорхойлдог. 4 гэдэг сэргээ дараагийн эсвэл 3 4 гэдэг ингээд нэг мөр гарч ирнэ. За аялгын мөр бунах сэлгэх зүй тогтолцоо тулгуурлах болсноор хэвлэгдэн гарсан дууны ноотны шинээр таатлах асуудал гарч ирсэн. Одоо саяны хавхын гол. Нэгтэл би өөр одоо системээр судалгаа хийж тэр анализ хийх учраас тэр таарахгүй байсан. За хавхын гол бол дууны ноотыг таатлахдаа үг нь үе болон хуваагдсан хүчтэй хүчгүй дойл ээлжлэх зарчимдаар тулгуулсан байдаг. Үүний үр дүнд үгийн утга эвдэгдэж өргөлт өөрөөр хэлбэл акцент хүчтэй дойлыг өөрөөр хэлбэл тактны хүчтэй дойл нь үгийн аль нэг үе дээр оногдож байсан нь казакийн шүлгийн үйт бүлгийн утга хуваагдах ёсгүй гэдэг хуулинд тохирохгүй байсан. Жишээлбэл одоо жоохон ойлгомжтой байх үү? Тэгэхээр ноотны болохоор бичиж тактик таад. Жишээлбэл одоо энийг ингэж таатлсан байдаг байхгүй юу? Энэ бол хүчтэй дойл эвдэр дахиад дараагийн тав